Ер нь тэгээ альва энэ эрсдэл учрал тохиол энэ олон зүйлүүдийг харахад ер нь стандартаа бид гаргаагүй, гаргасныг энэ мөрдөөгүй. За тэгээ хувийн хариуцлагагүй байдал гэл олон зүйлүүд нөлөөлөд идэм бил. Тэрэн дундаа бол би бол энэ стандарт алдагдсанаас болоод энэ харамсалтай үйл явцууд их болдог. Дараа нь ингээд судлаад ингээд янз бүр хөтлөхөд бол олон юмнууд зөрчигдсөн байдгаа гэдэг л ийм л одоо дүгнэлтүүд одоо гарсан байдаг шүү дээ. Тийм учраас стандарт бол одоо батлах зүйтэй, стандартаа шинжлэх зүйтэй гэдэгтэй бол би санал нэг байгаа. Тийм учраас би дэмжин гэсэн ийм байр суурьтай байна. Нөгөө талдаа энэ стандарт одоо нэг л гарсан бол одоо мөрдөх л ёстой. Ялангуяа одоо энэ хүний эрүүл мэнд олон зүйлүүд байна. Тэгээ би яг л одоо нэг гишүүдийн хэлхийг л хэлэх гээд байна л да. Эний чинь нөгөө мөрдөж гэнэ үгүй юу гэдгийг ийм үйлчилгээ явуулах одоо боломжтой юу үгүй юу гэдгийг тэг хэн шалгадаг тэр байгууллага маань бидний сансан шиг бас ажиллаж чадахгүй байна. Салбарын яамн дээр очисол гэн аймаг дээр байгаа хэлтс рүүгээ агентлаг руугаа очисон л гэн. Яг үүндээ тэр би олон хүмүүстэй мэрэгжлийн хяналтад ажиллаж байсан хүмүүстэй холбогдоод ер нь хяналтаа яаж хийж байгаа гэсэн хяналтаа хийж чадхаа байсан гэж. Тэгээ нэг айлын хатвчанд очсон юм шиг нэг хоёр нөхөр тэнд унах унаач байхгүй, бензинч байхгүй, нөгөө агентлагийн дарга нь хөдөө гадаа явуулах ямар ч бололцоогоор хангахгүй. Тэгэл аймгийн төв дээр байж нэг 2 3 хүн болж хувирсан байна. Тэгэхээр бид энэ стандарт батлах нэг хэрэг, стандартыг мөрдөх гэнэ үү, мөрдөхгүй вэ гэдэг тэр хяналтын систем чинь өшөө сайжрахгүй л явахгүй нь шүү дээ. Одоо ингээд өсвийн тодтоглоор улам машин унаа, бензин тос хамаг томилтыг хаана гэж байна. Дахиад явахгүй гэсэн үг. Тэгэхээр бидний өнөөдөр энэ ярих гэдэг юм чи хэрэгжихгүй болох гэдэг байгаа юм. Тийм учраас энэ мэрэгжлийн хяналтын байгууллагын үүрэг чиглэлийг авсан тэр одоо төрийн байгууллага ажлаа сайн хиймээр байгаамаа. Урд нь тэнд шалгуулж исэн нөхөр өнөөдөр тэр шалгадаг хүмүүсийг өдөртөө сууж байгаа учраас эсвэлтгүй хийгээд байгаа байхгүй. Энийг бүр орон нутгийн байгууллагуудаас энэ мэрэгжлийн хяналтад ажиллаж исэн энэ байцаагч нараас та бүхэн бүр тодруулаарай. Тийм учраас би нэгдүгээр тэнийг хэлмээр байна. Хоёрдугаарт ер нь энэ стандартыг мөрдүүлэх асуудал дээр энэ олон нийтийн хяналтын энэ олон нийтэд сурчлах, таниулах ажлыг бид нэр яаж хийх ёстой юм бэ? Өнөөдөр Улаанбаатар хот ширэнг боллоо л гэн тийчмөр 5 хантай гэр барьж байгаа биш нэг шөнийн дотор барьчаагүй шүү. Тэнд бас л стандарт алдагдсан. Тэгэхээр энэ олон нийтийн хяналтыг энэ стандарт руу чиглүүлэх энэ механизмыг сурчлах ийм юмнуудыг бид бас хиймээр юм уу гэж хараад. Сая энэ хэд хоногийн өмнө цагийн хөр дээр нь аялал жуулчлалын асуудлууд ирж байна. Аялал жуулчлалын стандартыг мөрдүүлэх тал дээр бас юу туссан бэ гэдгийг би асуумаар. Жуулчид ирээд ямар ч стандартгүй юмд бид бол учраа олоо яваад байдаг баг. Гадны өндөр стандарттай газраас ирсэн хүмүүс нүдэн орой дээрээ гараад явна шүү дээ. Тэгээ бэрцэж гэмтээд байна гэж. Тийм учраас энэ аялал жуулчлалын энэ асуудал дээр би энэ зүүн бүс бол аялал жуулчлалын бүс нутаг бид нар жуулчин оруулж ирмээр байгаад байдаг. Тэгэхээр стандарт энэ мөрдүүлэх тал дээр ямар юм туссан байгаа. Нөгөө талдаа би энийг яагаад асуугаад байна гэхээр төрийн бодлого ингээд нэг залгамж халаатай, уялдаатай явах хэрэгтэй. Тэгэхээр Монгол Улсын засгийн газраас энэ аялал жуулчлалын бизнес нөгөө малчтад олгодог, бусад жидүүд олгодог ийм хөнгөлтэй зээлүүдийг олгоно гэдэг ийм чиглэл гарсан. Тэгээ би энэ хэврээ яваа болов гэж бодож. Тэгэхээр тэр зээлийг авсан хүмүүс ямар стандартыг эхнээсээ мөрдөж явах юм бэ гэдгээ ойлгож тэр бизнес төлөвлөгөө тэр зээл хуу юм авал яд юм бол гэж. Би зүгээр энэ маш өргөн салбарын асуудал учраас энэ хяналтын асуудал, энэ аялал жуулчлалын асуудлыг олон нийтийн хяналт гэдэг энэ гурван асуудлаар би асууя гэж ингэж бодож. За баярлалаа. За Шадар сайд амар сайхан хариулт өгье. За энэ асуудал бол зөвхөн өчигдөр хууль өргөн бариад өнөөдөр орж ирээгүй гэдгийг та хэд маань бас та бүхэн маань ойлгож байгаа бах. Энэ сүүлийн одоо 3 жил 21 онд би Шадар сайдын ажлыг аваад хамгийн түрүүн ер нь энэ одоо стандарт гэдэг зүйлээ бид шийдэхгүй болвол нэг мөр ойлгохгүй болвол нэгдсэн ойлголт уялдаа холбоог бий болгож ялангуяа иргэд олон нийтийн идэвх санаачлах шаардлага дээр үндсэлж энэ орчныг өөрчлөхгүй бол бид мянган сайхан хөгжлийн бодлого боловсруул зорилт тавиад өчнөө сайхан мөнгө зарцуулаад энэ одоо хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого хоёр хоорондын гүүр болсон стандартыг дагаж мөрдөхгүй болвол замгүй явж төөрсөөр байгаад зүйлдээ ажил нь эзэмгүй асуудал хариуцлага ярихаар явган хэрүүл болдог. Ийм байхгүй тулд ажлын эзэн зүйлийн асуудлуудын хариуцлагын стандартын өөрөө зөв хяналттай гүйцэтгэлтэй болгоё гэж 21 аймаг 330 сум 9 дүүрэг
нийт одоо улс орондоо яар 3 жилийн энэ хугацаанд бол 2 жилийн хилцүүлэг хийсэн. 17 мянган санал авсан. Эндээс одоо бараг 2 мянган саналын авч ажлын эсгүүд дээр байгуулж нэг улс нэгдсэн стандарт гэдэг хөтөлбөр батлуулсан. Тэр хөтөлбөрийнхөө хүрээнд одоо өнгөрсөн одоо 24 оны өмнө засгийн газар дээр хилцүүлэгдэж бүр одоо 3 намын мөрийн хөтөлбөрт ор засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг улс нэгдсэн стандарт гэж тусад түүний зэрэгцээ энэ үндэсний сүрэн төсвөрлөх чадварыг бий болгоё гэдэг энэ асуудалтайгаа уялдуулж эдийн засгийн чадвараа сайжруулах, эрүүл мэндийн асуудлаа цэгцлэе, эрсдлээч багтцгий хаана хизээч эц төгсгөлгүй хэрүүлээгээд өнөөдөр жижиг асуудал гэж явсаар байгаад хамгийн том уул олоо шиг хүндрэл болдог. Өнөөдөр энгийн асуудал гэж явсаар байтал хинч дааж давхгүй зоглон болж өөрсөн энэ асуудлаа нийгмөр ард иргэдийн оролцоотой болгоод өдөр тутмын хил соёл, дадал зуршил, хэрэгцээ, шаардлага, аюулгүй байдал дээрээс нь хамгийн одоо хатуу шаардлага одоо бий болгоё гэж. Тийм тулд одоо иргэд олон нийтэд сурчлагын стандартын асуудал, тохирлын үнэлгээний асуудал, аюулгүй байдал, жишээ нь шошгожилт бид нэр одоо дэлгүүрт ороод бараа худалдаж авахаар үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэрлэлийн ундаануудын 4%-тэйгээ сахарын багтаамж байхад тэр нь яг шинжилгээ хийхээр 16-7%-тэй хэд дахин илүү гарч байгаа юм эрсдлүүд байна. Шошгожилтын одоо ажлын хэсэг хүртэл байгуулаад шошгожилтоо тодорхой болгоё. Эрүүл мэнд тортой мó, сахартай мó, эсвэл элдв харшил өгдөг хүмүүст эрсдэлгүй мó гэдгээ үртэл тэр одоо агуулга найрлага, өөх, тос, уураг, тэжээл дээрээс нь эрдэс баялагийнх нь одоо хэмжээг хүн ойлгохдох хэмжээнд хүн заавал уншиж суугаад байхгүйгээр өнгийг хараад худалдаж авдаг энэ хэмжээ рүү хүртэл орё гэдэг ийм асуудлууд хэрэгтэл яригдаад одоо хийгдээд явж байгаамаа. Тэгэхээр энэ бол бас энэ стандарт хэмжилт зүйн салбарын олон жил орхигдож эзэнгүүдэж ирсэн салбарын маш олон одоо За нэмэлт хариулт өгье. 4-р энэ. Стандартыг бол хуулийн дээр бол хинч боловсруулж болж байгаа. Иргэн боловсруулж болно, мэргэжлийн байгууллагад боловсруулж болно, аж ахуйн нэгж. Тэгэхдээ энэ дээр бол салбарын бодлогын газар буюу салбарын одоо төв байгууллага бол энэ дээр одоо яам тамгын газар бол энэ дээр гол үүрэг гүйцэтгэх ёстой. Аялал жуулчлалын стандарт одоо ингэж одоо жишээ ингээд татаад ярих. Аялал жуулчлал дээр одоо Монгол улсад ерөөс 15 хэл стандарт байна. Олон улсын төвшөнд хүрсэн нь бол 20 гаруй хувьтай. Тэгээд одоо аялал жуулчлалаа татъя гэх юм бол бид нэр энэ стандартуудыг бүгдийг маш сайжруулах хэрэгтэй. Одоо жишээ нь ихэд бүгднийхд хятадд болсон 2000 гаруй аялал жуулчлалын стандарт. За энээсээ бол ингээд ямар үйлчилгээ үйлчлэг, ямар бүтээгдэхүүн үйлчлэж байгаа гэдэг л ерөөсөө л стандарт дээр л зааж өгч байгаа. Тэрийг яг таг хэрэгжүүлээд явж байгаа явах ёстой л гэдэг бол эдгээр гишүүн бол яг ингээд тодорхой хэлж байна гэдэг энэ дээр тодруулаад хэлж байна. За эдгээр гишүүн тодруулчихсоё. Тэг би бол одоо стандартыг бол одоо мөрдүүлэхийг бол дэмжиж байгаа. Тийм ч учраас энэ олон энэ харамсалтай үйл явцуудын ард зөрдөл стандарт байдгүй юм л гарч ирдэг учраас харин бид нэгэнд баталсан бол одоо хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Тэгээ шадар сайдын ажлын албачлаар шадар сайд дээр энэ стандартыг бол маш сайн ярьж байгаа. Би стандарт хэмжил зүйн газрынхан ч гэсэн бас энэ дээр бас би нэлээд ажиллаж байгаа гэж ингэж бас ойлгоод байгаа. Тийм учраас бидний өнөөдрийн энэ одоо хэлц хэсгэн дэмжигдээд цаашаа яваад энэ дэмжигдээд ингээ гарвал механизм нь төрийн механизм ч байг, иргэдийн механизм ч байг бид хадгалаад төсөв батлахдаа зам тавихтаа стандартад нийцсэн зам тавьдаг. Стандартад нийцээгүй урт зам тавьснаас стандартад нийцсэн богинохон зам тавиад цаашаа үргэлжлээд явдаг л болох. Тийм учраас би бол стандартыг хатуу хэрэгжүүлдэг ийм юм руугаа бид орох ёстой л гэсэн ийм санаа байгаа гэдэг хэлье. Баярлалаа. За болдын уян гишүүн асуулт асууя.